загваруудаа би дандаа өөрөө гаргадаг. Торгууд хүнээс одоо ямар загвараар хийх үү, танаа үндэсний овдос ямар хуу янзтай байх уу, би халахгүй болохоор мэдэхгүй байх гээд тэгээд одоо загвар нь яг тийм байх ёстой гэд. Тэгээ их чинь сурч авч ингэж хийж одоо л хийж эхэлж байгаа. Надад одоо торгууд эмэгтэйчүүд хүүхдүүд 3-4 хүн торгуудын гутал хийж өгөөч гэж захиалга өглөө. Одоо захиалгын дагуу их чинь ингээд одоо энэс хойш одоо хийж өгье гэж бодож байна. 7 хоногт бол 2 гутал илбэг гаргачихдаг. Тий. Тэгээд одоо ингээд ирсэн торгууд одоо цагаан эсхийгээр бол ноосороо дарж хийдэг. За энэ боровтер эсхийг бол одоо ингэж эсхийг аваад өөрөө ингэж хийгээд энийг бол араа шүд гэдэм байлээ. Тэгээд энийг хийгээд энийг сураараа хийгээд одоо ингэдэг. Энэ бол 4-аас 5 юм уу 5-аас 6 настай хүүхэд өмсөж болно гэж ийм эсхүүр авсан. Бүх юмыг өөрөө загвараа гаргаад хийдэг. Энэ малгайг нодлон анх хийж хийсэн би нодлон одоо 50 хүүхдээ малгай хийж хүүхдүүд баярлуулж өнгөө өгсөн. Энэ 50 хүүхдийн малгай хүүхд баярлуулж ингэж өгсөн байгаа. Тэгээд одоо өнөө жил одоо бас эмэгтэй та нар шиг ийм охтууд маань хоёр талаараа өмсдөг ийм өстэй жилэтг хийж өгөө сайн байна гэсэн. Тэгээд ангаахын голдуу хүүхдүүд хоёр талаар нь өмсдөг. Нэг тал нь торго, нэг тал нь өстэй ийм жилэтг хийж бас өгсөн. Ер нь ингээд өөрснөө ингээд заавал одоо хүний гар харах биш дээрээс хүний хийсэн бүтээгдэхүүн авъя гэж суухаасаа өөртөө бас гарын доорх материалаараа ингээд янз бүрийнхаа юмыг хийгээд өр хүүхдээ өгч өргөн төмөн хүүхдүүдийн зохиосны үнээр өгөх их зүгээр юм байна гэж би ингэж боддتي.